Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Юу вэ да? Юу вэ да? Бид нэг хоол идэх ишлээс нэг ийм талцсан дооцсон нэ. Атсан да. Үнсээ. Болохгүй олон мэт юм аа. Энийг барьж да. За өнөөдөр би ингэсэн. Өнөөдөр шиг 2 хоногийн өмнө би шалгаруултанд орсон шүү дээ. Шалгаруултанд орсон сони сайхангаа ибад ярангаа та нартай бас ярих гэж бодоод дээрээс нь Иба нөгөөний Лисаны ажиллаар чийжүү яваад надад ийм гоё чихэр авчиж өгсөн байхгүй. Тэгээ би тэрийг нь ерөөсөө идээгүй тэгээд бичлэгэн дээрээ та нартайгаа хуваалцаж идэх гэж бодоод энэ болохоор ийм какаотой ийм оранж заяа. Энэ болохоор зүгээр ийм жүржийн юугаараа чихэр тэгээд жижиг чинь жүржээрээ алдартай байсан. Гэхдээ одоо жоохон алдартай болохгүй байгаа. Алдартай нөгөө нэг ингээд өгсөд ирж байгаа. Манайд доошоо бас жүржин амттай гэдэг алдартай болж байгаа. За энэ талаар бас дараа нь гоё тайлбар өгөхөөр ярьж өгнө өө та нартай. За эхлээд юм амсъя. Яа баярлаа. Хамтны гараад. Хүү энэ дотор л тавхан ширхэг гэж тарай. Гэр нэг амар хямдхан байсан. Зүгээр яаж чийжүү чи хоосоо очих уу гэж бодвол. Нара. Яа гоё. Хөөхөө ингээд тийм байсан. Ойртол тайр нь хазаад үзэх гэдэг үстэй. Стогоо амтай. Бэжэрэ. Нෑм гоё автай. Аюуг яна хоёр дамсуулах уу? Аюу хэлсэн юм уу? Хэлцэн. Аюуг яна хоёр дамсуулах уу? Тэр хоёрыг л үзсний идчихгүй байлаа. Өө миний аюур авдаг. Дараа харин болцсон. Хоёрыг авчихгүй. Яаж нүн дэрд хүнд амсуулнамааргүй байж тэгтээ яах вэ? Үгүй би яг тамиг татах гэж явж байгаад. Тэгээд терминалаас гараа явжсэн чинь. Юус аахгүй. Тэгээд дэлгүүр хажид харагцсан аахгүй. Тэгээд хажууд байсан залуу гэдгүү би чинээс юм авчиж ороод тэгээд харсан чинь. Юутэйс аахгүй. Би хэмтэх юм байгаа. Тэгээд би ингээд төрүүч хайшин ч төрүүчээ орхицсан. Тэгэл чин дотор нь урд нь тамиг авчаад карманда хийсэн байсан. Хариулт 5500 маанзуу илүү яа. Тэрүүгээр харж байгаа 5000 таах юм байна уу гэж бодоод харсан чинь хөөх гоё махаа байцаахгүй. Үнэн нь болоо. Амар хөөрхөн байгаа чинь ингээд өөртөөхөө юм ингээд нэг юм хүчүүлээд ингээд хацаад. Амар тал. Тэг хямдхан тэр нь. Тэг амар хямдхан. Жэйлээ. Яг жэжүүдэл хийдэгтэй. Миний нөгөөний жэжүүд зөвхөн жэжүүгийн л нөгөө нэг оранж болон төрмөлтөр хийдэг нөгөө нэг юу гоцохны үйлдвэр штэ. Тэр үйлдвэр зөвхөнтэй өөртөө тариа зөвхөн өөртөө гоцохны үйлдвэр хийдэг. Бахан гоё. Энэ зүйлснээ тэр нь халаа тэр 10. Тэр өстой гоё юм байна. Тэр 10 энэ 6 оноо оглоо. Надад бол нэг. Чи надад бүгд. Энэ байдаг л хамтдаг шүү дээ. Начал байдаг юм. Тэр гоё тэр 10. Би нөгөө нэг ийм яг амар ийм эрзэн чихэр мөхөр бол амар иддэг байхгүй юу? Би зүгээр юм шоколадны төрлийн юм даа сайн дуртай. Тэгээ та нар миний хэрхэн гэдэг юм байгааг мэдж байгаа. 25 хүүхэд. Тамин чийж юм бит. Тэр нэг муулаад идэг. Хяна өнөөдөр хоол авч өгнө гинэ. Хоолноос олсон. Хоолны Хянууд аваач инээс өхөөс манай хянаа. Яа муухай. За ингэсэн. юу вэ? Шалгаруулт. Тийм шүү. Ингэсэн. За шалгаруултын яг ярих хүртэлх бичлэгийг одоо яг энэ голоор оруулчих заяа би. Хүмүүс үдцсэн байгаа одоо ингэ үдсэж байгаа. Миний хоолой гүнж биш ч гэсэн би дотроо ямар бяцхан гүнж байгааг та нар миний нэхлийн видеоноос харж болно. Ингээд надтай хамт миний бичлэгтэй хамт байгаарай. Баярлалаа. Би явж байна. За ирсэн байна. Сүүлээс гарсан. Тэгээ энэ чон геймпо хаваад ирсэн байна. Тэгээд одоо манай энэ хаваад бол сайхан юм байна. Метроныхоо буудлын гадаа шууд түүхий загсаа гарч байсан. Би тэгээд гэрээсээ гараад тэгээд туусан цуугаад сөүлд ороод сөүлээсээ ингээ метрон цуугаад ирж байгаа байхгүй.
Тэгээд энэ бүх хугацаа би чийгөө байсан заяо. Тэгээд та нар минь намайг ойлгож чадлаа ёо би юу ч хийдэг яг үзлээ. За тэр яах вэ? За тэгээд кап шида. Эдэр. Санда. За ингээд өмнөд ирсэн газарт дахиад ирдэм байжээ. Цэнгүүний бит хоёр өмнө энэ нөгөө нэг EBS гэдэг телевизэд зурганд орж ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь яг EBS телевизийн замын эсрэг талд орохоор болж байна. Тэгээд одоо явж байна. Тэгэхэд бит хоёртой хамт ингээл автобуснаас хөөхлөөр ингээл гэргээл амар их буусахгүй юу? Тэгсэн чинь энэ удаад би ганцаараа булаа. Өөшгүй ногоон гэрлэсэж байна. Ямар сайхан гэрэл хийгээтэй ногоон юу вэ? Ногоон өдөр вэ? Энэ гэхдээ урдаа амар гоё энэ ханаа бит хоёр дээр ирэхдээ мдэггүй байсан. Энэ урдаа юм цэцэрлэгт хүрээлэн шиг юм гүүртэй юм байна. Би тэгээ уус цагийн өмнө ирсэн. Яг үйлсвлээ. За энэ барилга. Энэ амар өндөр юм байна. За тэгээд юу ч гэсэн нэг ус ч юм уу юу чи нэг хүүтийн олж уугаад тэг хүүтийн олж уусныхаа дараа энэ хавар жоохон явж үзээд үзэхгүй бол орд юм уу гадар бүр амар халуун энэ дас юу вэ заяо ийм юу гэх юм бэ чихтэй амар чихтэй тэгээд өөрчтөө ярих юм юу бах вэ ямар гоё юм бэ телевиз камерын машинууд байна камернуудаа болгож байна. Камерууд яасан том юм. Гэхдээ тэднийг бичиж эднэрийг бичиж болохгүй хаа. Тэгэл угаасаа гадаадд ирэл хичнээн Монголд 1000 кино хийдэг байсан ч гэсэн гадаадд ирэл дахиад ингэ юу ч мэдэхгүй. Бүгдийг хараад ангаагаал гэдгээс хойш. За тэг жоохон байж байгаа уулзъя да. Бичиж чадах нь уу чадахгүй нь уу? Үсээ да тэгээд. Өсөөд энэ даа тэгт. За өөрч 50 да. Энийг авсан. Энд уншуулад. 한일씩 입장해 주십시오. За орлоо 5 давхарт гэсэн. Би тэгтээ одоо жоохон сандарч байгаа шүү за. Та нарт гэж хэлэхэд за одоо бичлэгээ байлаа сандраад байгаа болохоор яана өсмөсөн янзлын нээлмэл өрөө. За ингээд тест биш юм жижиглэх текст авсан. Тийм цугаа бэлтэж байгаа л ороод ир гинэ. Чи сандраад байгаа шүү за. Хөөчлөө. Би ирээл текст аваад заяа. Текст аваад тэгээд уншаа суучсахгүй. Би яг 0 сая бүр ингэж бичлэг хийсэн шүү дээ. Тэгсэн чинь гарч ирээл нэг бүтэн унш дуусаад нөө ээжтэйгээ ааваасаа сал гэдэг юм байгаа хгүй юу. Тэгээд тэрийг нэг унш дуусаад тэгээл за одоо нэг үзье та гэсэн чинь хандманы юм л гэсэн намайг. Тэг бүр шокнд ороод юу вэ гэдэг нэг өрөөнд ордог хгүй гэсэн чинь тэр найрлагч нь байдгүй юм бэ. Найрлагч нь байхгүй заа. Тэний хүүхэн гэж нэг охин сууж би надтай л. Нэ. Бах нэм дун чам ямар юм нэм гэхээр би хандмаа нэмгээс сонсчихлоо. Тэгээд юу ярьчлаа? Тэгээ орсон чинь заа нэг камер харуулад тэгээд текстээ бэлдэж ирсэн үү яаж ирсэн гэдэг таахгүй тэгэхээр би үгүй эндээс авсан текст дээр хийнгээд тэгсэн чинь заавч үжиглээрэй гэдэг таахгүй тэгсэн чинь жүжиглээд дуусдагхгүй тэгсэн. Лайта тэгсэн чи гэдэг нь жүжиглээд дуусдагхгүй. Тэрнээс бүр амар их асуугаа заяа. Яа би бүр би тэгтээ сая л ирсэн штэ 5 минутын өмнө л ирсэн штэ гэдэг таахгүй. Тэгсэн чинь бэлдэж хамжаагүй юм уу те гэхээр би бэлтгэх нэтхэ би нэг л унсан. Тэгтээ би амар хэцүү наа гэдэг таахгүй тэгсэн чинь тэгтээ өмнө нь ингэ сурч исэн юм уу гэхээр би үгүйгүй би нөгөө нэг
Монголд төгссөн байхгүй жүжигчнэр төгсөөд одоо ингээд найрлагчаар сурах чаан гэсэн чаа. Тэг ингээд манай байгууллагатай хамтарч ажиллаад цаашдаа ингээд юу хийхийг хүсэж байна. Ямар чиглэл рүү ажиллахыг хүсэж байна гэхээр би бол комеди байсан бол зүгээр л дээ. Гэхдээ ер нь бол бүгдийг чаднаа гэсэн чаа. За суугаад жоохон хүлээж гинэ. Тэг суугаад жоохон хүлээж миний бүр өснөс тусдагцсан би бүр өсөж самж амжааг байсан зав. Бүр 0 торох гэсэн чинь амар халуун амар олон хүнтэй харанд жоохон байж байгаа 0 орыг тэгсэн чинь л юм боллоо доо. Баярлалаа та бүгд. За тэгээд сүүлд яаж ирснийх нэг мөсөн шүдний даатгалаа хийлгээд явчих гэж бодоод чи нөө шүдээ үүдүүлэх гээд даатгалах гээд байгаа шүү дээ. Дээр нэг явуулзаад ихчтэй уулзсан. Өнөөдрийг даатгалаа хийлгээ явчихдөө дахиж хизэж ирэх юм бэл гэсэн амир хийрээд байгаа дээрэж. Би тэг гэртээ очиод та нартай яг аудишныхаа талаар бүр яг ингээд аагаас яа хүртэл яг энэ газрын нэр шиг заяа. ASZ хүртэл ярьж өгнө заяа. Тэр их жагаа хүлээдлээ. Би зүгээр ганцаардаа юм уу? Тэгээ та нартайгаа. Миний ярьж их юм гоё юм бэ. Хэлцээд ш. Бороо дэнөө. Сэмэн анхаараа. That's sorry. Bye. Bang! Сэмэн манахаа. Сэмэн Үдцэн үү биш ээ. Сэмэн биш мэн хэмээн. За үдцэн манахаа гэх байсан юм са нэг нэг. За үдцэн. Тэг би нэлээд удаа суусан юм. Орж шалгуулахтаа удааг үйжээж нэлээд удаа суусан байхгүй. Тэгсэн чинь наваа за хандмаа минь дээш гарыг гэд. Тэгээ дээш гарсан чинь намайг юм цахилын өрөөнд оруулсан заяа. Би тэг бүр шок нөр. Нэг чинь надад бүр кофе хийж авчиж өгөөд хоолцож. Юу кофе хийж өгөөд заяа. Хин би кофе сая ингээ ууцсан болохоор надад юу яачих тхүү ус өгч болох уу гэсэн би шууд угаасаа усаар хийсэхгүй ам цангаадсэн. Тэгэд ус хийж өгөөд надад тэгсэн чинь за ингээд манайхад ямар байгуулах гэдгийг та ингээ мэдгүй гэдэг таахгүй тэр ингээ мэдгүй ингээд мэдгүй би ингээд хүүхдүүд л байдаг гэж бодоод ингээд яасан. Бодоод гэсэн том хүмүүс ингээд ярьсан ингээ өгч болох юм гэж хацсан. Тэгээ би өөрөө юм ахлах ингээ хүүхд мөгч шиг царайтай биш болохоо жоохон хайжсан гэсэн чинь бидэд бол тэгж харагдахгүй байна. Та ингээд яг хоолны чинь өнгө би миний хоолны өнгө бүдүүн болохоор ингээд ахлахын хүүхдийн царайд төрөхгүй гэж үзмэц гэдэг таахгүй юу. Бэлтгэдэг хэрэгтэй байна. Тэгэд та ингээ манай компани бэлтгэдэгч болооч гэсэн заяа. Оо вау. Болно шүү дээ. Тэгэл та гэсэн чинь ингэдэм ээ солонгос ч юм. Бэлтгэдэгч болно шүү дээ. Тэнгүүд мөнгө яад юм бэ? Өгдөм бэ? Өгдөг цаашаа гэдэг. Яг 100% төлбөрөөс компани 40% гаргаад хувь нь биш компани 60% гаргаад хувь нь 40% гаргадаг юм заяа. Тэгээд одоо ингээд шууд таныг юугаар авчвал жүжигчнэр авч болж байна. Гэхдээ ингээд гадаад хүн болохоор ингээд ажиллах хэрэгтэй гэж аахгүй. Тэгээд яг бэлтгэгч болоо тэр бэлтгэгч байж байгаа хоорондоо бас кино зураг мөрөнд орно гинэ. Гэхдээ өөрөө 70%-ийн цалин аваад компани 30% өгдөг юм байна. Тэгээд яг тэр компанийхаа ингээд хараад жүжигч болчих та хараа. Гэтэ 30% авч байгаа нөхцөл нь чи тэр компани 30% байсан тийм. Тэгээд тэр ажил мэдлийг цаанаас олж өгнө. Өөртөө зохицуулаад менежертэй. Тийм менежертэй. Тэгээд тэр ажил нь өөртөө олж өгнө гинэ. За тэгээд тэр менежертэй ингээд цаашдаа ч гэсэн хамтарч ажиллаад тэгээд ингээд кино минь тоглоод ингээд явах юм бол яг тэр компани л доотлын жүжигчин тэр компани нэрмжиж жүжигчин болох юм бол тэр компани 70% аваад би өөрөө 30% авдаг бол. Гэхдээ би үсчинтэй мейкапчинтэй нэг юм хідэн хүнтэй болох юм бэл. Тийх баха. Тийм юм. Сайн намайг нэг уулзалтаар явсан шүү дээ. Тэгчээд нөгөө нэг манай хэд дотгошоогоо үнцэн хүмүүс нөгөө дотгошоо орж нөгөө гэрээ хийх гээд нөгөө нарийн гэрээ хийх ороод би гадаа хүлээжсэн аахгүй. Тэгээд гэсэн чинь нэг жүжигчнийх нь нөгөө хөгшин жүжигчин байж тээ. Тэрнийх нь менежер ингээд залга надтай хажуу суужснаа. Битээр тамиг татангаа ингээд ярьсан чинь надад тэгээс үзүүлээд та ингээд сая даруулсан зураг Instagram юм уу Facebook дээр ингээд юу хийж болох уу? Reel хийж болох, юу story хийж болох уу? Тэгээд энэ манай жүжигчний ингээ хаяа бай. Та энийг авахтаа story хийхдээ энийг ашиглаж хийгээрэй. Манай жүжигчин одоо юу яаж байгаа? Дараагийн дуу хийхэд тоглосон дуу мó юм бай гэх. Надад их гэрэлцэлээ яваад байсан. Тэгэхээр ингээ тэр менежер гэдэг хүн бүх юмыг зохицуулдаг хүн байгаа. Аймаг гоё. Машин нэгээ зохицуулж байгаа, юу хийдэж байгаа жахыг зохицуулж байгаа. Манай хүн тэр үйдэг гэдэг юм гол бид нар захиалга өгөх тэр хүмүүс нь за тийм юм авчий даа гэдэг ингээ хэлчихэж байгаа. Аймаг гоё тэгээд дугаар зураг даах бүх юмыг өөрөөс нь зохицуулаад. Яг тийм үнэтэй болох хэрэгтэй байна. Тэгээд тийм. Уул болчиход гоё юм бэ. Тийм. Гэхдээ одоо хүмүүс намайг нэг 40% төлөөд болчихгүй яасан гэх гэсэн л дээ.
Чихэл бэлтгэж болохгүйсэн би уусаа чамд дараа нь ингээд тэгээ намайг гэсэхгүй чамайг ингээд жүжигчнэр ингээд дебют хийхэд те ингээд 6 сар бэлтий гэсэн байхгүй юу? 6 сарын хугацаанд бэлтий гэсэн байхгүй юу? Тэгээд 100 үйл дагавар өөрснөө үгүй компани 40% гаргана шүү дээ. Тэгээ би мөнгө авахгүй гээд. Тэг мөнгө авахгүй гээд. Өөрөлдөө гол нь юм байсан байхгүй юу? Одоо бэлтгэж хугацаанд ингээд 2 ч юм уу 3 хуваагаад төлөнд үнийхэн талаар бас мэдээлэл хийж болохгүй гэсэн шүү заяа маргацсан болохоос хойно. Энэ нөгөө нэг нууцлын зэрэгтэй учраас хэлж мэж болтгоо мөлий. Гэтэ ер нь бол гайгүй байсан. Үнэн. Төлийг ивэл яг төлчөөр байсан заяа. Гэтэ надад амар олон асуудлууд байсан. Тэгээ тэр чинь яг шууд гэрээгээ хийгээл 7 хоногийн дотор яг тэр чинь хагасны дуудан учиртай мөлий. Гэрээ хийгээл 7 хоногийн дотор төлбөрөд шагаад тэг яг дараагийн 7 хоногоос шууд бэлтгэж эхлэх хэрэгтэй мөлий. Шууд тийм шахуу цагаа өртөө явах хэрэгтэй мөлий. Тэгсэн чинь 7 хоног болгоны хагасны бүтэн сандал байна гэсэн заяа. Тэгээ дээрс нь амар хол байсан. Би тэр шалгаруултанд явахын тулд штэ. Өглөө 8 гэж босоод гараа явж байгаа штэ. Тэгэхэд л хайр 2 гэж утсан юм чи. Жээ 8 гэж болсон уу? 8 гэж боссон гэж байна. Болсон. Би 10:45 автобус сууж авсан гэж ярих юм бол. Тэгээд ингээд за 10:45 эндээс хөдлөөд би 2 гэж очиж тэндээс. Тэгээд би тэнд ингээд бэлтгэдэг шалах юм бол өглөө 8 цагт бэлэн багтдаг байхгүй. Тэгээд орой 9 цагт таарна гэж байгаа байхгүй. Тэгэхээр чин бүр ингээд яг өмнөх өдөр нь бас тийшээ төхөж хонох хэрэгтэй болно. Тэгээ амар их асуудлууд гараад тэгээ би ингэсэн байхгүй. За би ингээд энэ асуудлуудаа шийдчихэд тантай ингээд дараа нь холбоо яриа гэсэн чинь миний одоо ингээд тантай ярьсан бүх юм нууцлын зэрэгтэй болохоор тэгээ яг одоо шийдвэрээ гаргаад яг одоо хэлэх хэрэгтэй л гэсэн. Тэгэхээр би яг одоо ингээд шийдвэрээ гаргах надад амар хэцүү байна. Тэгээд та намайг ингээд шууд яг одоо шийдвэрээ гаргах гэж шахаж байгаа болохоор надад ингээд тааламжгүй байна л гэсэн би. Төлөй гэдэг мөнгө нь төлж чадах хэмжээний мөнгө гэдэг нь бүтэн шууд 7 хоногийн дотор төлж чадах юм шиг. Хэсэг хугацаа өгсөн бол чадна. За хамгийн маань гэж шаваад ингэ өгч яваад. Хэсэг хугацаа өгсөн бол ингэ чадхаар зүйл. Тийм. Дөнгөж яг 7 хоногийн дотор өгөхөд бол яг амар их тийм бол мөнгө авах амар ихч байгаагүй гэдэг. Юу нь бол яг миний их сургуулийн төлбөрөөс юу нь бол 1 сая тэгээд чи аваад таалаа шүү дээ. Тэгээ харин зүгээр тэгэл ойлгох нам миний бичлэгийг сайн үздэг хүмүүс тэгэл ойлгох амар ихч байгаагүй гэдэг. Юу нь бол яг миний их сургуулийн төлбөрөөс юу нь бол 1 сая тэгээд чи аваад таалаа шүү дээ. Тэгээ харин зүгээр тэгэл ойлгох нам миний бичлэгийг сайн үздэг хүмүүс тэгэл ойлгох. Сайн үзээ. Тэгээд dalil бүгдийг үзүүлэх. Ойлголт гэсэн үг шүү дээ. Юу нь бол за ер нь үнийн баримжаад болох юм шүү. Бүчлэнд бүгдийг үзэж байгаа. Тэр тийм байсан. Тэгээд намайг бас магцсан. Ингээд солонгос би ч нэг шууд юу аваад текст аваад жүжигсэн гэсэн чинь ингээд гадаад хүн гэхэд шууд ингээд текст аваад жүжигсэн бол чинь хэрэг юм. Би ч одоо ингээд жүжигчин хөө. Яг гол миний хайрын хэлийг баг. Тий. Би ингээд Монгол жүжигчнэр төгсчөөд ирсэн хүн, би жүжигчнэр ажиллаж ирсэн хүн. Би яаж гэж мэднэ. Гэт тэг ингэсэн заяа. Нэрээ. Солонгос үгтэй хэлдэг. Үгээ мартдаг. Солонгос хүнийг үгээ мартдаг хэлдэг байгаа шүү дээ би юу. Тэг яах вэ? Яах вэ? Тэг ингэсэн яг оршин зууны өрөөнд олно хүүхэн суудсан заяа. Тэгэл ингээд энэ камертай яг ингээд за ингээд энэ камерын яг манай продюсер найрамлагч ингээд захирал маань нэг үзээ сууж байгаа. Тэгээд та ингээд шууд ийшээ харж ингээд мэдлэг өөргөө танилцуулаад тэгээд жүжиглэлтэй камертаа ороод явах болтлоо гэсэн. Нэмээ тэгээд ингээд гэсэн чинь ингээд жүжиглэлтэй хийж мэгээд гэсэн чинь жүжиглэл нь юуны талаар гайгүй. Тэгсэн. Яг амар гайгүй байсан. Нэг охин байсан. Охины хадлаа. Нэг охин байсан. Тэгээд би ингээд ээжээ би тантай ингээд болцоонд явж байгаа нэ амар удаан хугацааны дараа болж гинэ. Ээжээ хуваар үнэхээр хадж жаргалтай ямар ч стресс төгөмгүй амьдрал надад гоё яана гэсэн жүжиглэлтэй байсан юм. Тийм. Жүжиглэл чи амар таалагдлаа. Үнэхээр гоё яана. Камер ингээ баг ингээ бахарх чинь гэсэн надад. Гоё боск. Тэгэхээр би бүр ингээ гэсэн бахарх юм байхгүй ч надад. Яа. So easy. Монгол жүжигчтэй. Монгол жүжигчтэй ойлголтой тэгвэл та нарын ажиудаг амар юм байна. Тэгвэл тэр чинь яг л солонгос жүжигчний амар мундаг штэ. Шууд ойлж мөйлөл. Нулимсаа ингээ мэлмэрлэхгүй ингээл байж байдаг штэ. Тэр бас сургах л та. Тэрийг сурах гэдэг байгаа л та. Миний байдаг л байна. Намайг засахгүй. Одоо ингээ жоохон юмнуудыг чинь засаад чиний ингээ гол нь засах юм чинь аялгыг чинь ингээ жоохон засна. Дээрээс нь ингээ яг нэг текст уншаад би чинь тэр чинь яг хараад уншаад байгаа шүү дээ. Тэгээ нэг текст чинь ингээ хурдан ойлгож явах хугацаанд чинь ингээ бэлднэ. Тэрний хажуугаар ингээ дууны хичээл, бүжгийн хичээл орно гэх. Дуу бүжиг бол манай гол хаалт. Та мэдхгүй надад каракар. Чи нэг солонгос охинтой танилцдаг гэдэг надад хэлсэн. Одоо тэрийг хэлж өгч штэ байж тав сууж байгаа гэдэг. Тэгээ заяа. Тэр солонгос хүнтэй танилцаад. Тэр чинь юм билээ. Продюсер найруулагч нь захирал нэг юм 3 хүн юм 3 талаар авчтай юм билээ. Миний танилцсан охин болохоор тэнцээгүй. Бүр огт тэнцээгүй. Ярилцлагынхаа юунд миний надтай ингэж ярилцаад ийм юм байна.
Ихний шатанд авалт юм. Эхний шатанд бол тэнцсэн бит хоёр бол хойлоо. Тэр охин бол хэлжлээ. Миний зураг хөрг ингээд бүх юм харж байгаа юм бол хараад л ахгүй байсан мэл яах гэж дуудсан юм гэсэн. Тэгэд одоохондоо ингээд арай Насны хиттэй хүүхдсэн. 24. Мэдээч тийм. Тийм. Тэгэл тэр охин ийм амар тэг бид их чи амар хөөрхөн охин байна. Тэг бит ингэ сэтгэл унаараа гэд би яг тэгсэн заяа. Тэгсэн намайг та яагаад энэ тэр нэг шалгуултын ажилтны шиг юм яриад байгаа гэдэггүй тэр би тийм баг дагдаг хүмүүс тийм хэлсэн гинэ тэр дотор тэр би хэлээд би ингэ Монгол кинонд ажилладаг байсан. Тэг ингэ хүмүүстээс яг энэ үгийг хэлсээр байгаа ингэ дасцсан юм шиг байна гэд тэгсэн чинь гэж баг надад та ямар муухай хэлсэн тэгэхээр би ингэ хэлж байхгүй. Чамд ингэ туулах амьдрал амар олон байгаа. Чи ингэ өөрийгөө ингэ гой хөгжүүлэхэд ингэж болохгүй юм гэж байхгүй. Жүжигчин хүн гэхэд заавал гой царайтай хөөхөнтэй энэ хүн байх албагүй. Чи өөрийгөө олцсон хүн байна гэж чинь амар чухлаа мөхлөө гэсэн. Чинь л намаа шүтэл. Та одоо ингэ баг мэдэрчийгч боллоо. Би таны менежер болъё гэж заяа тэр хүүхэд өөр. Чи одоо хойлоо яа хамт явъя л энэ. Манай юу чинь юм яаж үгүй шүү дээ. Тэр хүүхдээ шүмж байгаа. Үгүй шүү дээ хайраа. Миний хоёр амт, миний хоёр зулаан хонгороо хоёр амт. Очлоо. Тэр хүүхдээ шоудаагүй юу гэж тэр дөнгөж танилцсан хаа байсан тэр сулгасуудын шоудууд. За ийм байна. Аны сонирхлыг боллоо 7 хоног хөтөж. 7 хоног сайхан байлаа. Би ястаа зовлоо тий. Ядарч яхаа жоо хандаа нэг шоуд чи. Ямар мохоо. Шоуд чи. Өчтөр бас ибаг шоудсныхаа юунд ибагаа бас амраалаа тий. Тий шоудсны хам юм. Тэгвэл шоудх бол амрахгүй нэ. Шоуд нэжлийг амраалаа. За тэг би өнөөдөр явлаа манайхаа. Хандаа өнөөдөр би явлаа. Өөр хотод ажиллаж харсан байна. Тэгээ бай. Харин чиний энэ байнга тавьсан гад чинь 50 гэдэг үү? Окей. Тэгээд ажилтнуудтай яваа байж цаа явах тоног. За, баяртай манайхаа миний влог бол ордгоор орно. Хайртай шүү. Ибагийн блог орно. Яа. Нэр Иба жиж явахдаа нэг хувьдаа нэг влог бичээд надад явуулсан. Тэгэд бүгдийг нь босоогоор бичсэн. Босоо хийвтэй туршлага юм да. Одоо би сурнаа. Тийм манай. Гэт ажлын хажуугаар ингээл яваад байгаа болохоор хажууч хүмүүс ингээ хараад идэм биш үү? Яг Монгол хүнтэй явж байгаа болохоор ингээл харж мараад ингээ гайхаад байгаа. Уул нь танихгүй хүмүүс биш л дээ. Тань тогтмол хүмүүс л дээ. Тэгэл бас юу юм аа. Юу юм ярих биш. Яг гоёлаа, жиж явлаа, ажил хийлээ. Муугаа. Гоёлаа. Тэгээд битгой Ибагийн влогийн реакшныг би угаасаа тэр нэг буудалд очоод маргааш нэг аялаад хараад нэг хийчихнэ. Юм болохгүй ч гэж мэднэ. Юм болно. Би юм болно. реакшн хийн. Хараад ээ. Манай Иба айгу сүүл үед нэг пост мост хийж мэдчих, комент бичиж, стори хийдгүй сүүл үед айгу сошиаллог болсон. Тэ одоо алтны гэрээ баггүй шаардлага юм уу та. За шалсан гол юм уу? Би ч уул нэг тийм хүнстэй зүгээр л би ч нэг алиа гэж. Алиатай хүн шүү дээ. Намайг хүмүүс анх харахад гадна дотор хөрөм их буутдаг. Бороод гэдэг юм яа. Ширүүн дээр өмөрөн гэдэг. Уул ми дотроо хэмжиг. Би бол зэмсгэн гэлбэ гэж. Та нар би л ингээл буруу өмөр намайг юм ууртай. Намайг юм ууртай юм гэж харж байгаа л хамгийн ууртай хүн хандаа штэ гэж яриа. Хандаа ингээ гаднаа гинэн цайлган ингээд юм боддог хөвчлөлтэй. Үу. Шаа хийсрийн одоо араас нормалтай гэж байна. Одоо мэдгүй конофодор яах юм. Яг би хоол хийх юм уу? Хувцас гараа хурц одоо бичиг байли. Баяртай гэж хэлчихээ за. За бай. За баяртай манайхаа. За явцгаач юм.